За сайн мэцхан залуусаа фэнтезм байна. Та бүхэнд энэ хүү сайхан өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн бичлэгээр вирусны туршлагыг хамтаа хийцгээе цуврал хичээлийн хаан 9-р бичлэгийг хүргэх гэж байна. За 9-р бичлэгээр маш сонирхолтой вирусыг бүгдээрээ турш үзцгээе. Энэхүү вирус нь болохоор яадаг вэ гэхээр YouTube рүү чиглэсэн. За YouTube контент бүтээгчд байж олон те. Энэ хүмүүсүүд рүү чиглэсэн имэйлээр дамжиж ирдэг. Маш тийм онцгой вирус байгаа. Ягаад онцгой гэж хэлж байгаа вэ гэхээр би өмнө нь ер нь бол ийм төрлийн вируснуудыг бол харж байгаагүй. Яагаад тэр вэ гэхээр имэйлээр ирж байгаа нь маш үнэмшилтэй болж байгаа. Тэгээд яг бүр баатан буюу ингээд дарах хэсэгтэй. Тэнгүүт тэр клик хийдэг хэсэг дээр нь бол URL нь бол харагдахгүй байгаа. Тэнгүүт яг клик хийдэг хэсгийг анализ хийгээд үзвэл илүү тийм гүнзгий ороод хаашаа яг үсрээд юу хийгдэж байгаа гэдгийг нь бол харах боломж байсан. Тэгэхээр бүгдээрээ яг энэ хүү сонирхолтой вирусыг туршилтыг нь яаж хийсэн талаар үзцгээе. За YouTuber хүн болгонд ер нь бол ийм Gmail аккаунтууд бол заавал байгаа. Тэгэхээр энэ email аккаунтууд руу янз бүрийн одоо имэйлээр dangerous имэйлүүд ирдэг. За энийг хараад үзвэл бүгдэн дээр нь ингээд dangerous гэд гараад ирсэн байна. Тэгээ no reply @youtube.com гэснээр имэйл нь бол арай өөр байгаа. За жишээлбэл web details-ийн бүгдээрээ дэлгэрүүлээд харъя л да. За elements хэсгээс нь орлоод харуул. Яг баатангийнхан хаашаа өсөрч байгаа вэ гэдэг энэ URL хэсгийг ер нь бол илүү задлж харуул илүү үр дүнтэй. Би яагаад ингэж дэлгэрүүлж нэг бүрчлэн ингэ шалгаад байгаа вэ гэхээр имэйлээр дамжуулж явах үедээ HTML кодонд ер нь хүснээр өөрчлөх боломж байдаг учраас энэ дээр нь магадгүй өөр юм оруулсан байж болох юм. За жишээлбэл энэ над руу ирсэн имэйл маань болохоор 13a@gmail.com гэж шал өөр мэддэхгүй сонин одоо Gmail-ээс ирсэн байгааг харж болж байна. Урд нь бизнес гэдэг үг залгацсан. За хэрвээ бид нар ингээд орлоод харуулшаал өөр вебсайт байна. За саяны ирсэн URL-ийн бүгдээрээ хэрвээ одоо analyzer буюу hybrid analysis гэдэг вебсайт байдаг. Энэ рүү оруулаад шалгаад үзвэл ямар үр дүн гарахыг бүгдээрээ харж болно гэсэн үг. Тэгэхээр энэ hybrid analysis гэдэг энэ вебсайт маань болохоор дотроо URL scan, за вирус тоотлол гэдэг энэ хоёр вебсайтыг хослуулсан байдаг. Мөн бас дээрээс нэмэлтээр Windows 7-гийн 32 bit, 64 bit, Windows 8-аар шалгах гэдэг энэ нь бол аль нь байдаг гэсэн үг. За жишээлбэл саяныхаар шалгаад орлоод үзэхэд unsafe website гэж гарч ирж байна. Одоо бүгдээрээ вирус тоотлол руу оруулаад уншиж хоорд нь ярьцгаая. За одоо жишээлбэл энэ харуул 9 одоо вебсайт дээр phishing гэдэг нь илэрсэн байна. За phishing төрлийн гэдэг нь. За одоо дараагийн URL оруулахад бол арай өөр дүн гарч ирж байна. За 3 дугаар URL оруулж үзье бүгдээрээ. За hybrid analysis маань бол ер нь бол нэлийн уншдаг. Ягаад гэвэл 3-4 вебсайтын зэрэг ингэж авдаг болохоор мэдээлэлүүдээ цогцолдог гэсэн. За 3 дугаарх нь бас malware төрлөх гэж гарч ирж байна. За 4-р нь болохоор ер нь бол үр дүнг нь нэг ширхэг DNS 8 гэдэг vendor дээр бол malware гэж гарч ирж байна. За hybrid analysis маань бол still ер нь бол analyze хийсээр байна. За Iris Digital Forensics руу орлоод үзье бүгдээрээ. За энэ дээр бол файл аплод хийж болно. За энэ дээрээс би macro 2 Excel файлыг татж авсан байгаа. Тэгэхээр энэ файл орлоод үзье. За энэ маань бол болохгүй болохоор нь Word файл оруулж үзье. За тэгтэл надад бол macro doc-ыг гаргаж ирж байна. Энэ дээр бол file threat level нь болохоор high төрлийн буюу macro вирус байх боломжтой. За URL scan-ийн маань үр дүн маань гарсан байна. Тэгэхээр энэ URL scan-аас бид нар юу гүйцэх боломжтой вэ гэхээр яг одоо ямар одоо ISP рүү үсэрсэн байна гэдгийг харж болно. Жишээлбэл Америк руу ч юм уу те. Screenshot хэсгээс нь бол яг тухайн энэ phishing маань ардаа яг хаашаа ямар вебсайт руу үсэрэж байгаа юм бэ гэдгийг харж болж байгаа. Жишээлбэл саяныхыг бол логин хэсэгтэй тийм вебсайт байга харж болж байна. We are anonymous. За сая бүгдээрээ шалгаж үзсэн 4 URL-ийн маань 3 нь malware төрлийн буюу тэр дундаа phishing, за trojan төрлийн вирус гэж бол гарч ирлээ. За нэг маань болохоор одоо мэддэхгүй одоогоор ер нь бол мэддэхгүй байгаа гэдгийг бол илэрхийлж байна. За тэгээд тухайн URL руу скриншот хийсэн хэсгийг харахад бол нэг ногоон өнгөтэй тийм логин хэсэгтэй байгаа. Тэгээд тэр банкинг систем буюу M&T гэдэг банк байсан. Тэгэхээр энэ банк руу ороод үзэхэд бол та надаас credential гэдэг зүйлийг шаардж байгаа. Тэгэхээр хамгийн эхлэл хэсгийг бүгдээрээ дахиад нэг харуул над руу байнгын ирдэг URL буюу copy strike ч юм уу те тэрийг бол харж болж байгаа. Тэгэхээр
одоо миний хийсэн контент маань болохоор copyright гэдэг зүйлийг одоо гаргадаг. Ягаад гэвэл яг зөвхөн миний гэдэг утгаараа миний дүрсийг ашигласан ч юм уу тийм байвал copyright strike гэдэг зүйлд одоо тухайн хүн маань өртөөд ингээ 2-3 давтан ийм copyright strike болоод байвал тэр хүний маань channel гэдэг зүйл нэгдүгээр хаагдах эрсдэлтэй, хоёрдугаар YouTube channel-ийнхаа одоо мөнгө олдог monetization гэдэг зүйл нь унтрах эрсдэл учирдаг. Тийм болохоор copyright strike гэдэг зүйлийг хэрвээ над руу ирсэн байвал миний юмыг ашиглаад өөр хүн юм хийх гээд байгаа юм байна. Тэгэхээр би тэрийг accept хийх юм уу эсвэл decline хийж deny хийх юм уу гэдэг ч юм уу тэрийг нь ер нь бол би зохицуулж болдог. Тэгэхээр яг тэр өдөр тутамдаа хийдэг тэр зүйл дээр нь ийм төрлийн phishing вирусыг оруулаад ирчихлээр ер нь бол нэлээд эрсдэл учирч болохоор байгаад яагаад гэвэл хүмүүс ингээд анзаардаггүй. Жишээлбэл дараа л accept хийгээл ингээд явцдаг. Тэнгүүд яг үндэ энэ маань өөр төш үсрээд ер нь бол таны мэдээллийг авч байгаа гэдгийг бол харж болж байгаа. Phishing маань ер нь бол харахад бол айгүй зарим нь бол айгүй азарны одоо харахад ойлгомжтой байдаг. Тэгтэл зарим нь болохоор өргөн цар хүрээтэй хийсэн. Жишээлбэл энэ phishing вебсайт маань ийшээ тийшээ үсэрч байгаа хоорондоо л таны мэдээллийг чинь авч яадаг. Жишээлбэл энэ браузер дээр хадгалагдсан мэдээлэл ч юм уу тэрийг нь авч яадаг. Яг бүр хамгийн энгийн phishing бол мэдээж нэг л зөвхөн хаягтай. Тэр хаяг руугаа л одоо энд user нь болохоор тэр хаяг л гэсэн. Тэр хаяг дээр юмаа илгээнгүүт нэг юм руу шийддэг. Тэгэхээр ойролцоогоор 2 ширхэг л одоо IP руу дамжиж байгаа гэсэн. Сүүлийн үеийнх болдоо ойролцоогоор 8 болон түүнээс дээш. Тэр 8 гэдэг маань бол нэлийн ус их тоо. Тэгэхээр тухайн хакер ч юм уу энэ phishing-ийг хийсэн хүнийг нь олж авахд бол бас жоохон эрсдэл учирч байгаа гэдгийг бол харж болж байгаа. Тэгэхээр тэр 8 URL-ээр нь дагнаж хөөн тэр URL-ийн цаана нь бас local necessary ажиллуулсан ч гэж болох юм те. Тэгэхээр тэрийг нь ер нь бол тухайн хүн маань мэдгүй, тухайн хүн маань зүгээр энгийн IT салбарын мэдлэггүй хүн ч гэж болно. Тийм болохоор одоо интернет орчинд хандж байгаа цаг үе бүртээ өөрийнхөө мэдээллийг алдахгүй байх эрсдэлд учрахгүй байх тэр одоо өөртөө боломжийг бүрдүүлээд мэдлэгтэй болоорой гэж ер нь зөвлөмөр байна. Өнөөдрийн маань бичлэг маань үгээр өндөрлөж байна. Тэгээд асуух зүйлүүд байвал та бүхэн доор бичээрэй. Иймэрхүү вируснуудтай таарч исэн хүмүүс ч юм уу эсвэл таарах магадлалтай хүмүүс байвал тэр хүмүүс рүүгээ шеэрлэж ин мэдлэгийг одоо түгээгээрэй гэж хүсмээр байна. Тэгээд өдрөө дараагийн бичлэгээр уулзцгаая. Түр баяртай.